Сайн байцгаана уу? Улсэбэн өнөөдөр Солонгос хэлнийхээ хичээлийн эхний дугаараар мэдчилгээний үгийг та бүхэндээ зааж өгөх болно. Хамгийн эхний үг болох сайн байна уу гэдгийг солонгосоор 3 янзаар хэлдэг байгаа. 안녕하십니까, 안녕하세요, 안녕. Ийм 3 маягаар хэрэглэдэг байгаа. 안녕하십니까 нь болохоор амрыг ирээ буюу нэлээд хүндтгэлийн хэлбэрээр маш дээр түвшний хүнд хэрэглэдэг буюу зарим тохиолдолд ажлын ярилцлаганд орохдоо, сургуулийн ярилцлаганд орохдоо 안녕하십니까 гэж хэрэглэдэг байгаа. Хоёр дахь нь болохоор 안녕하세요 нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр буюу зүгээр сайн байна уу гэсэн маягаар их хэрэглэгддэг байгаа. 안녕 нь болохоор найзад хоорондоо хэрэглэдэг зүгээр сайн уу гэсэн маягийн хэлбэр байгаа. Хоёрдугаарт баяртай гэдэг үгийг хэлж сурцгаая. Баяртай гэдэг үгийг солонгосоор мөн адил 3 янзаар хэлдэг байгаа. 안녕히 가세요, 안녕히 계세요, тэгээд 안녕. 안녕히 가세요 нь болохоор сайн яваараа буюу энд үлдчихэж байгаа хүн нь явж байгаа хүндээ 안녕히 가세요 гэж хэлдэг байгаа. Харин 안녕히 계세요 нь явж байгаа хүн нь үлдчихэж байгаа хүндээ сайн сууж байгаараа буюу баяртай гэсэн маягаар их хэрэглэдэг байгаа. Сүүлийнх нь 안녕 гэдэг нь яг түрүүнд үзсэнтэйгээ адилхан найзууд хоорондоо хүндэтгэлийн бус хэлбэрээр баяртай гэсэн үгийг хэрэглэхдээ ашигладаг байгаа. Тэгэхээр 안녕히 가세요, 안녕히 계세요, тэгээд 안녕. Мөн түнчлэн баяртай гэдгийг оронд ажлын талбар дээр 고생하셨습니다, 수고하셨습니다 гэж айгүй хэрэгэлдэг байгаа. Энэ та үнэхээр зовоод байна, танд амар хэцүү байсан баг те. Иймэрхүү маягийн үг бол биш. Зүгээр өнөөдөр сайн ажиллаа, баяртай гэсэн маягаар 고생하셨습니다, 수고하셨습니다 гэж хэрэгэлдэг байгаа. Энэ нь яг та өөрөө тэр захиралдаа юуг 고생하셨습니다 гэж хэлж болно. Тэгтээ 수고하셨습니다가 захиралдаа 수고하셨습니다 гэж хэлэх юм бол жоохон санаас сэтгэвчсэндээ бас боломжтой гэсэн үг. Нэг их ялгаагүй 고생하셨습니다, 수고하셨습니다 гэд ажил тарах үедээ хэрэглэнэ гэсэн үг. Мөн түнчлэн солонгосчууд хоолны айгүй өндөр соёлтой ард түмэн байгаа. Тэгэхээр энэ нь яриан дээр ч гэсэн айгүй хэрэглэгддэг. Баяртай гэхийнхаа оронд хүмүүс айгүй 다음에 같이 밥 먹자, 다음에 같이 밥 먹자 буюу дараа хамт хоол идье гэсэн маягаар хэрэглэдэг байгаа. Энэ нь үнэхээр дараа тантай уулзаад би хоол идмээр байна, дараа хоёулаа заавал хүнийг юм авч идэн шүү гэсэн үг бол биш. 다음에 같이 밥 먹자 гэсэн ингээд тэр хүний ингээд мессеж юм уу хүлээгээд байх алдгүй. Эсвэл одоо юм мэдээлэлтэй гэх юм бол тэд нэр айгүй гайхах болно. Зүгээр 다음에 같이 밥 먹자 гэдэг нь зүгээр дараа тэгж байгаа тааралтья, баяртай гэсэн маягаар хэрэглэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр 다음에 같이 밥 먹자, 밥 먹자 гэсэн үгэн дээр нэг хэрэгэлцэх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид нар нийт 8 үг үзлээ. 안녕하십니까, 안녕하세요, 안녕. сайн байна уу гэсэн утгатай өгнөд байна. Түнчлэн 안녕히 가세요, 안녕히 계세요, 안녕. баяртай гэсэн утгатай өгнөд байна. Түнчлэн 고생하셨습니다, 수고하셨습니다. ажлын талбар дээр сайн ажиллаа гэсэн маягаар хэрэглэдэг өгнөд байгаа. хамгийн сүүлд 다음에 같이 밥 먹자 буюу 밥 먹자 дараа тийж тааралдъя гэсэн маягаар хэрэглэх өгнөдтэй өнөөдөр сурлаа. Тэгэхээр та бүхэндээ баярлалаа. Энэ хүртэл үлсээ байлаа. Баяртай.